За өнөөдөр Дундгой аймагта цахим дундгой хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, компьютер техник хэрэгслийг хүлээлт өгч байна. За энэхүү ажлыг бол бид нар 2023 онд Монгол Улсын их хурлын гишүүн Гомболтогийн өгцгийн дэмжлэгтэйгээр цахим хөгжил инновац харилцаа холбооны сайдын багцад тусгаж ингэж хэрэгжүүлсэн ийм төсөл хөрөнгө оруулалт байна. Тэгээд энэ хөрөнгө оруулалт хийгдснээр бол манай Дундгой аймгийн төрийн байгууллагууд за төрийн үйлчлэгийг хүргэхтэй аль болохоор цахимаар төрийн шуурхай хүргэх юм боломж нөхцөлөөр нэмэгдэх. За тэгээд ер нь төрийн албанд ажиллаж байгаа албан агчдын маань бас энэ компьютер техник хэрэгсэл нэлээд сайн шинжлэгдэж одоогийн цаг үетэйгээ нийлэх ийм болцоонууд бол бүтсэн ийм хөрөнгө оруулалт байсан. Тэгээд энэ хөрөнгө оруулалт нэг төрлийн орчин төрний ортогтой ийм компьютер, тэгээд принтер, за интернетийн тоног төхөөрөмжүүд багтсан байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн бид нар бас үе шаттайгаар бусад төрийн болон төрөмс байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ингэж явж чадаж гэмээр бид нар энэ аялал төрийн үйлчлэгийг цахимжуулах, төрийн шуурхай болгох, ард иргэдтэй болон ойр байх ийм боломж нөхцөл нь бүрднэ гэж үзэж байгаа.